Та өдрийн мэндийг хүргэн үзэгчтэй. Үндэс сүмгийн холбоо үндэс суперлиг. Уртас эзэнтэй аргангаа лидер, дарханчууд эзэнтэй дархан гэдгсэн тоглолтыг та бүхэнд хүргэж бэлэн болсон. Мөвг дундаа Чуу Бадаа бөмбөгийг хатгсан авсан Jonathan Blake. Blake-ийн тоглоом дээр доош тавг алдаа гаргаж байна. За ингэснээр хоёр хогийн тоглолтын эхний оног Jonathan Blake авах боломжтой болж байна. Жилд хоёр шийдэлт үүсдэг нь. За хоёр хог тоглолтын Үндэсний Суперлигийн 2015-16 оны удирлын эхний тоглолтыг нэгдүгээр тойрогт хийсэн. За энэ тоглолтод хангаал лидер баг Танан Гардогийг маш олон оны зүрхтэйгээр ил давгаар хожиж ялалт байгуулсан. За энэний хариуг өнөөдөр Танан Гардогийн авах зорилготой талбайд гарчсан ойлгомжтой. За JB-гийн хоёр шийдэлт хоёулаа оновчтой болсон. За алдаа гарсан. За хажуугийн шугамнаас мөнгө тоглолтод оролцсон. За эхний тойрогт бол Чуу Мадамбом дөнгөж буучаад баг тоглолтод оролцсон гэж хэлж болно. Jonathan Blake ч гэсэн төдийлөн оролцоогүй. За Танан Гардогийн хувьд бол хоёр легоноор тоглогч ирээгүй байсан. Яг бүрэн бүрэлдэхүүнтэй байгаагүй. Тэмүүжин ч гэсэн тухайн тоглолтод оролцоогүй. Өнөөдрийн хувьд бол Дархан Гардогийн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Алдаа гарсан. Тюмэн дээр. За Тюмний хувьд бол дундын зай шийдэлт бас сайтай юм тоглогч байсан. Эхний тоглолтод дөнгөж хоёр тоглолтод орж байгаа. За JB довтлооны хөлбөр ихлүүлж байна. Заслан дээрээс цэлмэг гарч ирсэн. Хоёр шидэгчин суларлаа. За цэлмэг. За Чуу төгсөн. За Чуу маш гоё эргээ шийдсэн. За шийдэлтд оновч болсон. Тэмүүжин дээр алдаа гаргалаа. Дүлгөөн. За дүлгөөний хувьд өмнөх тоглолтод эхний 2 дугаар үеийнхээ 5 алдаа болоод алдааны асуудлаас бол яг үнцэн тоглолт гаргаж чадаагүй. Сая ч гэсэн ширэггүй алдааг гаргаж байна. За эсвэргээр Ариун болтын Тэмүүжин маш хэрэгтэй алдааг авч чадлаа. Ууганбаяр одоосон жимаас оюун цэцгийн Ууганбаярын хотын зай шийдэлт оновчтой. Бацолбоо суувсал хотын зай шийдэлт туссан. Тооны арсыг тэнцүүлж байна. Бацолбоогийн 3 оноо. Өнөөдрийн тоглолтод Турнерыг Бацалбаа хамгаалалт хүргэх хүлээсэн байна. Ууганбаяр багийн ахлагч Ууганбаярын 4 дахь оноо. Бацалбаа дахиад хотын зай шийдэл оновчтой. Ууганбаярын 2 оног 3 оны хариу болгон барьж байна. За дорждог мэдээж JB дээр шахаа тоглолноо. Дорж дог довтлон оновчгийн Ууганбаяр үргэлжлэн самраасан довтлон 7 секунд. 5 секунд. Шоо шидсэн. За довтлооныхоо секундыг харахгүй байж байгаа. Бэлтгэлгүй довтлооныг хийж байгаа харагдаж байна. За холбон тоглогчийн хувьд бол энэ бүхэн алдаа гаргах ёсгүй. Довтлооны 24 секундыг одоо маш сайн хинж авах хэрэгтэй. Очротын хувьд бол өмнө тоглолт баг нь хожигдол хүлээсэн ч гэсэн маш сайн тоглолтыг үзүүлсэн. Дорж догоос алдаа авсан. За дорж дог Очрот нар бол Эрдэнэ хотод өссөн юм тоглогч нар байгаа. За Бацалбоо заслан тавигдсан. За Бацалбоо дорж догийн эсрэг хурдаар илүүрхнэ. Шийдэлтийг гүйцэлсэн. Эрдэнэ сүмэлийг дамжиж 2 давхарт Турнерийн давталгаа оновчгүй болсон ч гэсэн самбар Тэмүүжин дорж догноор байснаар
Тавталгаа хоноштой болголоо. Сэлмэг. За суларсан очрот авлаа. Очротын дундын зан шидэл. Оновчтой. За унаад шидэлтэй оновчтой болгож байгаа харагдаж байна. За маш гоё шидэлтийг хийлээ. За дархан гардын турнирийн хувьд бол ер нь оноо авах чиглэлийн тоглогч харагдсан. Дүүмэн шиднэ. Дундын зан шидэл цаатай байна шүү дээ. JB 3 амлч ирсэн гарч ирсэн. Бусдыгаа хүлээн. Чуу орж ирсэн. JB-гийн орол. JB! Автлага оновчтой дээрээс нь нэмэлтийг шидэлтийг үүсгэх хэрэгтэй болсон. Юу ч ярьдаг нэг удаагийн 3 талтай. За Jonathan Блэк нэмэлтний шидэлтийг үүсгэх хэрэгтэй болсон. За хоёулаа тоглолтыг маш эрч хүчтэйгээр эхлүүлж байна. За маш сонирхолтой тоглолт болох нь ойлгомжтой. JB-гийн нэмэлт шидэлт оновчтой. Turner. За ууган баяр застаа тоолж гаж ирээд за дамжуулсан. Тэмүүжин 3 дээр суларсан. Шидэлт нь амжилттай болсон. За харин бол Тэмүүжингийн хувьд зуны Юнисад хоёртных наадамд бол Монгол Улсын залуучны шоктор тоглосон. За түүний залуучны шогийн 3 хожид байгуулж 17 дугаар байр шалгарсан амжилтыг нь үнэлээд Монгол Улсын ерөнхийлөгчийн цагаар хөдөлмөрийн хүнд медалаар харин бол Тэмүүжин шагнасан байгаа. Нэг удаа. Агийн дөрөв талтай. За чуудаар алдаа гаргасан чуу 2 шидэлтийг гүйцэтгэв. За хоёр өх бол сүүлийн тоглолтод хоёулаа ялагдлуулсан. Энэ удаагийн тоглолт болон хожил бол усаагаар мэт хэрэгтэй. За дархан гардын хоёр легионер бас багтаага нэгдээд нэг тоглолтод оролцсон байсан. Тэгээд бас нэлээд удаан хугацаанд 7 хоногийн турш бас бэлтгэл хийлээ. Багтаа тассан сайн тоглолт үзүүлэх нь мэдээж ухаа. Чумадобо өмнө хоёр шидэлтэй хоёулангийн амжилттай болгосон. Тэмүүжин одоо дог очрот дэсэг тоглочноо. Хуураа ороод давталгаагаа ямархан зүйлээ алдчихлаа. За гэхдээ чуу бөмбөг алдчихлаа. Түүнээр ороод амжилтыг өгсөн Тэмүүжингийн шидэл амжилтгүй болсон. Түүнээр бас өндөр өсөж байна. Нэмсэн амжилтгүй болсон Бацолбоо. Бацолбогийн бөмбөгийг за пассыг нь өстө маш зөв уншаа түүнээр тасалчихлаа. Арс ууган баяр шиднэ. Дундын за шидэлт байна да. За Турнер өмнөх хийсэн үндсэн суперлигт хийсэн хамгийн анхны тоглолтод бараг л трипл дабл гүйцэтгэсэн байсан да. 2 оноотой дамжуулт тутсан байсан. Энэ оронд Цэлмэг болоор ороод 2 оног авч байна. Дорж дог заслан буруу тавьчлаа. Наштагийн удаа 3 талтай. За тоглолтоо дөнгөж 5 минут өнгөрч явах доош 3 алдаа болсон байна. За энэ бол танан гарт өгд бол дархан гарт өгд бол тун хохиролтой. Самбарын гол тоглолчдын нэг бол мэдээж Мегамрын дорж дог байгаа. За үндэсний 2 дугаар шүү агт хүчин зүтгэж шүү. Тайваны олсон тийм маш амжилттай тоглосон тоглогчоо. За дорж дагийн баатар сурналт бод орж ирсэн. Цэлмэг давталгаанд 11 секунд. За буцаад тэр булан руу яваад маш хэцүү байдлаас давталгаанд очиж болсон. Тэмүүжин 3 секундын дөрөв жүрчихлээ. За мэдээ шууд давтлахаар 2 м 10 см өндөртэй чуу будагтай талбай зогсож ирсэн учраас шийдэх боломжийг олгосонгүй. Блэк
За Блэк тоглогчдоо цааш нь гаргаж байгаа дөөрөө нэг эсрэг нэг тоглох гэдэг шиг байна да. Очир Батд бомб өгсөн Баатар сүрэнгийн эсрэг довтлогоо 7 секундын хугацаа Очир Бат. За эвгүй байлаа сонссон довтлогоо тагтаж ирсэнгүй. Ууган бай Самбраас. Ууган бай довтлогоо дээр Чума Дабом. Чуугийн хаалт оноштоос хурдан довтлогооноор Очир Бат 2 авлаа. Турнерийн холын зай шидэл чуулсан. За өөрөө бөмбөгийн өнөөс явсан бол авах боломж бас байлаа. За шидсэн учраас артлын хурдан довтлогын зогсоох хэрэгтэй. Ингээд хаашаа яг араа авснаас өөрөө шидсэн бөмбөг авч чадсангүй. За Жон Дүмбрэг дээр ууган байралтай ажлаа. За Тэрхий биеэрээ шунж ороод цөмөр ороод алдаа очлоо. Багийн алдаа 4-өөс дээш усан Jonathan Блэк торгуулийн 2 шидлийг үүсгэх хэрэгтэй болж байна. Блэк ихний шидэлд амжилтгүй болсон. За дархан гадуугийн бүрдүүнд солилцоогоор олон улсын хэмжээний мастер Батагийн мөнх бол орж ирэхэд бэлэн болжээ. Блэкийн 2 дахь шидэлд амжилттай болсон. Тэмүүжин буцаа гаргасан Турнер. Турнер 3 ч хамгаалж ирсэн буцаа гаргасан Ууган баяр. Баланс гүнд бөмбөгийг цэлгүй дассан хурдан довтлогоонд Аядан рөстэш. Юу ч яасан хайртай. Тэмүүжингийн бөмбөгийг цэлгүй даслаа. Хурдан довтлогоор гарсан. За улмаа алдаа авч чадсан. Торгуул ихний шидэлт, цэлмгийн шидэлт амжилттай болсон. За 2 дахь шидэлт нь 2 дахь шидэлт мөн амжилттай болсон. Талбайд гэрлийн Чинбат орж ирсэн. Jonathan Блэкийг сэлгээний санд руу шилжүүлж байна. Тэмүүжин. За мөнх бол сударцсан. Шидгийн ойлгомжтой шидэлт нь харин амжилтгүй болсон. Бацалбоо. За довтлооны хөлбөрийг дуудаж байна. За хоёр төвийн долчин засаад шидэлт оновчгүй болсон Шинбат аавчлаад авсан оновчгүй Турнерийн маш гоё 2 оноо. Чуу хамгаалах ямар ч боломжгүй болгоод 2 оноо авлаа. Бацалбоо. За Бацалбоо өөрөө шууд шидэлтийг хийсэн. Шидэлт нь амжилтгүй. Самбраас Очир Бат бөмбөгээ одоош явсан. Довтлого нь мөн амжилтгүй болж байна. Самбраас мөнх бол Ууган баяр шиднэ. Яа бөмбөг угаагаад гарлаа да. Төмөн. Батагийн мөнх болдын хотын зай шидэл оновчтой. Багийн 22 дахь оноо 22-19. Бацалбоо. Доош Чуу бөмбөг дуудаад байна. Турмэн эсрэг. Чуу шахаа довтолсон довтлогоо амжилттай. Багийн 24 дахь оноо. Нурууныхаа илүүг ашиглаад довтолсон. Чуугийн довтлогоо шүү дээ. Мөнх болдыг ингэ зайтай орхиж болохгүй. За энэ зайг л өгöd байх юм бол шидэд байх шүү дээ. Батагийн мөнх болдын холын зай 2 дахь шидэл оновчтой боллоо.
Гайдлын 3G хэрэглэгчид ямар ч үед дотныхоо хүмүүстэйгээ холбоотой байх боломжтой боллоо. Яаж? Та гар утаснаас FreeBasics.com сайт руу орох эсвэл Android үйлдвэрлэлийн систем зориулсан FreeBasics аппликейшнийг татаад Facebook-ийн текст хэлбэр, Messenger, цагаагаар эрүүл мэнд, боловсрол болон бусад мэдээллийн сайт. За минутын амралтын хугацаа дууссан. Аранга лидер эхний тоглогыг явуулнаа. Jonathan Black дахиад шууд өгсөн. Black хашаа татаад 3-аас шийдсэн. Black-ийн шийдлээр загтааж хүрсэн Гууган Баяр. Мөх бол 2 дараас нь шийдлийг амжилттай болгоод байгаа. Дамжуулт нэр. Эзэгүү дамжуулт өчлөө. Анги дамжуултыг өгчлөө. Бацолбоо. Урдтал хоёулаа гарсан. Турнирын дамжуулалтаар Нямбаярын 2 оноо. Тооны явцаа 24-24 болт хийцлээ. За Батайгийн мөг болтын холын зан 2 шидэлт багаас сэргээчлээ. Чуугийн тоглоомд чүгжлүүдэд өөрөө авсан. Шуудаар алдаа гарсан. Мөг болтын алдаа. За чумада бом. За өмнөх 2 торгуулийнхаа шийдлийг хойлонгийн амжилттай болгож байсан да чуу. Одоо харин шийдлтийг хэрхэн гүйцэтгэхин сонирх цоо ихний шийдэлт нь амжилтгүй болсон. Хоёр дахь шийдэлт нь амжилттай болсон. За чуу бас анх ирж ирсэн үйлрэлээ бол энэ үйлрэл бол торгуулийн шийдлийг өмнөөсөө бас сайн гүйцэтгэдэг болцоод байгаа. Гууган Баярын дамжуулт тасалдах тэгтээ бөмбөг дахин гар тогт хэвээр байгаа. За дарханчууд эзэнтэй дархан гардаг. Хамгийн тоглолтод оролцуулсан. Тёмны дундын зан шидэлт. Оновчгүй. Алдаатай. Чимбати алдаа. Тёмны гэсээр нэмэлт нэг шийдэлтийг үүсгэх хэрэгтэй болсон. Нэмэлт оновчгүй Нямбаяр бөмбөгийн төлөө тэмцэлж байна. Багтаа үгүй үлдэж чадлаа. Турнирын давталгаан оновчгүй. JB самбар авч чадсан. Чимбат. Бацолбоо. Чимбатын давталгаа оновчтой. За маш хурдан давталгааг амжилттай чадлаа. Гууган Баяр. За Нямбаяр өнөөдөр бас сүүлийн 2 тоглолтоос хэд хэдэн тоглолтоос Нямбаярын тоглолтууд төдийлөн харагдахгүй байгаа да. За саяын давталгааг бол тооцохгүй. Бөмбөг нүрийн шугамнаас тоглолтод оролцсон. За багийн алдаа 4-өөс дээш усан байгаа юм байна. Одоо Нямбаяр торгуулийн 2 шийдэлтийг үүсгэж болсон. За талбайдаа 4 дугаартай олон улсын жин мастер Баташ орж ирсэн. За дархан гарын бүрэлдэхүүнд мөнх болцоогаад нарийн болдын Тэмүүжин талбайд орж ирлээ. За алзаа Нямбаяр шийдэлтийг гүйцэтгэн. Өнгөрсөн жил бол Синтоса ахслангууд огт хүчин зүтгэж багийн лидер тоглож ирсэн. Энэ жил тасалжуулагч хамт дархан гар тогт ирсэн байгаа. За дундын шийдэлт бол маш сайтай өндөр өвтэй гүйцэтгэдэг Нямбаярын хувьд. Аж тойлоо амчтай.
Jonathan Black. Чуу за арай хол авцаа эндээс чугаас тоглооны хөлбөр гарахгүй баг цэлмэг. Төөрмөн дүн дээр хамгаалт гэж ирсэн байгаа үг нь хурдаар илрүүлээд байгаа ч боломжтой байсан. Чуу за Тэмүүжиг эсрэг тоглож боломжтой. Чимбод дэс нь дамжуулсан амархоо хоёр нь олж байна. Тэмүүжин тэр доор сулраад Тэмүүжингийн солгоод бас андч болсон маш оюун оролтыг хийсэн бодож төгсгөлөө хийж чадсангүй. JB шууд холын дэш шилдэг гүйцэтгсэн андчгаа гихцэлмэг авч чадлаа. За сая бол яарж агаад ил алхамд болчлаа. Хоёр дахь боломжоор ашиглаж чадсангүй. Зойрогийн тоглолтын 1-р үеийн сүүлийн 1 минут эхэлж байна. За чуг камраж түүний оронд очротыг оруулж ирж байна. Turner. Нэмбаяр гэсэн Нэмбаяр өөртөө заагаар шийдэлтээс шийдэлт амжилттай. За яг үндсэн шийдэлтээ Нэмбаяр хийж байна. За анхаа лидерийн хувьд бол бас яг үндсэн холбон тоглогч. Цэвэр 1 номерын тоглогч бол байхгүй байгаа. За 1 номерын тоглогч бол JB болон Цэлмэг нар оролж тоглож байна. Огон баярын алдаа. Огон баярын алдаа 2 таа. Багийн алдаа дөрөвтэй шулжээ. Оюун болтын Цэлмэгийн торгуул ихний шийдэл амжилттай болсон. Онон тоглолтын тооны хацаа 30 гэж бол тэмцэж байна. Хоёр дахь шийдэлт нь амжилтгүй самраас Нэмбаяр. Энэ тоглооны дараа лидерт нэг давтах цаг үлдэнд улмаар тэгээд тоглолтын 1-р өндөрлөх ёстой байгаа. Нэмбаяр Тэмүүжин гэсэн алсын дэш шийдэлт нь амжилттай болсон. Тэмүүжин тоглолтод хоёр дахь шийдэлтэй амжилттай болгож байна. 11 секундын хугацаанд сүүлийн тоглохог Аранга лидер. За JB өөрөө тоглоход дуусгах шийдсэн. Блэкийн унаа шийдэлтэй амжилт болсон 2-ын тоглолтын эхний үе 30-33% харьцаатай тоглолтын эхний үе өндөрж байна. Үнэхээр суп. За 2-ын тоглолтын 2-р үе эхэлж байна. Turner ороод амжилт өгсөн Нэмбаяр. Нэмбаяр хурдан бүрээс салах хэрэгтэй. Ууган баяр төгсөн Тэмүүжин шууд шийдсэн. Тэмүүжин шийдсэн амжилттай. За Тэмүүжин тоглолтоос 3 дахь шийдэлтэй амжилттай болгоод амжлаа. Ууган баяр алдаа байсан гэж утсан хувийн 3 дахь алдаанд гарч байгаа юм байна. Чимбат. За Нэмбаярыг алдаа гарсан гэж утсанд дараа очир утыг арай дэлгэхэд алдаа гаргачлаа. Дими алдаа байла. Багийнх нь 2 дахь алдаа. Тэгээд үеийн төгсгөл рүү багийн алдаа нь 4-өөс дээш болох юм бол ийм алдаанууд бол Дими алдаа. Jonathan Black одоо туссан давтгааны амжилттай болж байна. Багийнхан 32 дахь хоног JB авсан. За хоёрыг хоёулаа тун ирж хүчтэй тоглолтыг үзүүлж байна. Ууган баярын дундын зэжил оновчгүй өргөжлөд давт самбарч явсан болж очроо самбарс үг авч чадлаа. Блэкийн давтгал амжилтгүй очротын нэмсний тоглоомор хаалтанд орж байна. Чимба дахиад 2 дахь боломжийг үүсгэсэн уран тулга. За очрот одоо Тэмүүжин гэсэг тоглох боломжтой доо. Очрот чихаа явсан. Давтгооны 24 секундын хугацаанд дуусч байна. Очрот давтгооны секундыг анзаарсангүй. За яг одоогор лидер хоёрхан бол
өндөр нуруулаг 5 тоглогчийг оруулсан байна. Одоо дахин гардийнхан ч гэсэн тэднээс дутхгүй байна. Турнер Нямбаяр уцаа гарсан. Тэмүүжин Ууганбаяр төгсөн. Ууганбаярын дундын зан шилтэлд оновч бас Нямбаяр сонгоосыг авсан. Батар шахалт авсан. За солилцоогоор Иготын дүлгөөн орж ирсэн. За дүлгөөн Ууганбаярыг хамгаалах даалгаварт орж иржээ. Тэмүүжингийн холын зан шилтэлд оновчтой. За миний харсаар 3 дахь холын зан шилтэлд оновчтой болголоо. За 4 дахь нь юм байна. Маш итгэлтэй шилтэлтийг хийж байна. Дүлгөө нөгөө тал дундаас шидсэн. Дүлгөөний шидэл амжилтгүй. Хоёр тууламж үүссэн. JB яваад ирсэн. JB-тэй оноо авсан. Уран тулах маш гоё заслааныг тавьж өглөө. За ногоо гэрэл асааж байгаа юм шиг заслааныг уран тулах тавьж өглөө дөө. Төмөн за түн дээр юм заа өгч болохгүй шидэн. За лидерийн давталгаа. Дүлгөөн доош уран тулга руу өгсөн. Чимбат дундаас. Чимбатын шидэл амжилттай. 36-39. Турнирыг оролт хийх үед алдаа гаргасан. Орон толгойн танигда агийн хоёр талаа. Орон хоёр шидэл үүсгэн. За солилцоо гэж Очротын хооронд чуу орж ирсэн. Замун дархан гардын бүрэлдэхүүнд Батагийн мөнх бол Мегмарын дойш давгнаар орж ирж байна. Ууганбаяр Тэмүүжин нар сэлгээний санал руу шилжсэн. Түүнэрийн торгуул ихний шидэлт амжилттай болсон. Өнөөдөр бол хоёр хогийн тасалжуулагч нар бас өмнөх тоглолтуудыг одоо их өөр тактик солилцоонуудыг оруулж ирж байгаа харагдаж байна. За Турнер хоёр шидэл мөн амжилттай болсон. Black Чимбат за бөмбөг яриад удаагаад байна да. Давтганд 10 секундын хугацаа байгаа. Black унаа шидэлтийсэн шидэлт нь амжилттай. Хэцүү байдлаа шидэлт амжилттай болгож байна. Мөнх бол цавсан Нямбаяр бөмбөг үүдэж авч чадсангүй. Чимбатын давталгаа за амархан зүйлэл алдсан да. Уран тулгаар хоёр боломжоор маш амархан хоёр нэг авч байна. За уран тулгын хувьд бол 2 дугаар үед гарч ирээд багтаа тун ашигтай тоглолтыг хийж байна. За багийн Турнер гэсэн тоглогчийг одоо үндсэн хамгаалах даалгавартаа гарч ирсэн бололтой байна. Нямбаяр шидэл оновчгүй дүлгөө авсан. Уран давталгаанд мөнх болтын гараас гарчлаа. Марч явсан солилцоо. За JB-г суулгаад Цэлмгийг оруулжсэн. За нүрийн шугамнаас хөлбөр явсан Чимбатыг суулсан. Чимбатын дундын зан шидэл оновчтой. Турнер Дойч давг за дэлгөөний эсрэг шахаад явсан. Давхар хамгаалт ирсэн. Эргээд довтолсон дойч давгийн давталгаа амжилттай. Нэг онооны дамгаалыг дойч давг үүсгэлээ. за Цэлмэг албан тоглогч ажиллаж ирсэн. За хоёр нуруулаг тоглогч нь 3 дахь гарч заслааны тавьсан. Буцаага уран талах. За уран талах бол бас шахаа тоглоно. Дүлгөөний дундын зан шидэл оновчгүй.
Мөнх бол дадлаа Турнер. Дамжуулалт нь Нямбаяр дээрсэн. Нямбаяр дохио шийдсэн. Нямбаяр шийдэлт амжилттай. За энэ бол Нямбаяр яг нэрийн ууд суусан шийдэлтэй. Яг дохиод өөртөө зайгаад дундын шийдэлтийг гүйцэтгэдэг. 42-45 байгаа тоо. Турнер хурдталх Нямбаяр гараад ирсэн. Нямбаяр маш гоё жиг алдсаж гисэн. Доош дог араас нь нөхлөө. За уран талх Чимбат нарын шилгийн санд шилжүүлж. JB болон Бацалбаа нарыг орж ирлээ. За богино солилцоогоор өнөөдөр тоглож явах шиг байна. За энэ ч багтны эерэг өрнөлөг авчих бах. Өндөр темптэй тоглохын тулд. Чуу матабом JB нарын маш гоё амжилттай болоод 44-47 олгосон. Мөнх маш гоё дамжуулалтыг өгсөн. Дээдтэй хөрсөн багт зогсон гэж байна. За энэ хаалт хийх дуртай тоглогчдын нэг сул тал нь бол энэ байдаг. Тэгээд довтлсон бөмбөгний араас үсрээд бөмбөгөнд дээд зэгт нь хөрсөн тохиолдолд гар өрөөд оноо олох тохиолдол бас маш их харагдаад байдаг. За энэ ч гэсэн чууд бас үе үе харагдаад байдаг тохиолдлууд. Дөлгөөнийг суулгаад Очратыг оруулж ирсэн буцаагаад. Ирээдүйн буцаа гаргасан Цэлмэг. 8 секунд байгаа. Цэлмэгийн дундын зан шийдэл. 46 дахь оноо багийн Мөнх бол за мөнх бол Тэмүүжин гэсэн одоо довтлогчийн байрал тоглогчдод бол хоёулаа өнөөдөр шийдэлттэй байгаа. Мөнх бол энэ удаад харин шийдэлтний амжилтгүй болсон. Бөмбөг Турнерээс гарсан байна. Блэк. За энэ хөлбөрийг л хоёр шидэгчээ таслан дээрээс гаргаж ирсэн хөлбөрийг тоглолт хийснээс хойш туршиж байна. Чуугийн дундын заш оновчтой болж байна. Турнер. За Бацалбаа гэж хуураад ороод ирсэн. Бацалбаа алдаа зогсоож байна. За Бацалбаагийн хувийн анхны алдаа байсан юм байна. Багийнх нь 3 дахь алдаа. Доош давг ахад очротын эсрэг за давхар хамгаалт ойрхон байгаад байгаа да ахад ирсэн. Нямбаяр сулсан дундаас Нямбаярын шийдэл амжилттай. Чуугийн гарыг хэмжсэн шийдэлтүүдийг ломжтой болгож байна. Бацалбаа. Турнер оролт хийснэ болоод холын зан шийдэл оновч байна. Нямбаяр самбарсыг авч чадсан. 2 дахь боломж. Батлаханд Давтлагын 24 секундын хугацаанд дуусаад дараангаа лидер огт бөмбөг шилжиж байна. Цэлмэг. За Блэк эндээс тийм яарсан шийдвэр гаргахгүй хаа. Цэлмэг заслаад байгаа гэсэн чууд ор бөмбөгийг дуудаад байна. Түрмэнээс шахаа тоглолцоод байгаа да. Бөмбөгийг нүдэд гаргасан Цэлмэг сувсуу шийдэлт хийсэн. Шийдэлтээр нь алдаж байна. Турнер самбраас.
Мөнх болтын шийдэлтэй амжилттай. Мөнх болтын 3 дахь хоолын зай шийдэл тооцогчтой. За өмнөх 1-р цоргийн тоглолтод баг 30 оноо зүрхтэй очигдсан. Өнөөдөр мэдээж түүнийхээ хариуг дахин гардынхаа ахыг туудыг хүсэж байгаа. Очроо тэмдэглэхэн дээр алдаа гарсан. Нөрөөрөөдөө нэгдэ хоёрдоо яг гурав тавтаа Задамжаа шийдэлтийг очрот гүйцэтгэнэ. шийдэл очроод За очротын мэдээж өмнөх тоглолтыг та бүхэн гайхалтай тоглолтыг санаж байгаа бах. 37 он 17 самбаас бүгд авалт гүйцэтгсэн бас энэ гайхалтай тоглолтоо очрот өмнөх тоглолтод үзсэн. Хоёр дахь шийдэл амжилттай болсон Turner самбраас бүгд авч байна. Бац холбоогийн эсрэг тоглолцоод байгаа да. Дамжуулалтанд тойрж яваад Нямбайр дээр ирсэн. Дахиад Turner шитгэх гэж яарсангүй. Нямбайр дахиад сулцсан шийдэлтний амжилттай. Нямбайр өнөөдөр дундаас үнэхээр алдах дурггүй байна. За Үндэсний Суперлигийн энэ удирлын үнцэнтэй тоглолтчийг олон сүнжин мастер Монгол Улсын Шгшөөгийн гишүүн лигийн 7 удаагийн аврал холбоонд тоглож Магнад Оржийн Хотон Баярын нэрмжт болгож байгаа. За Монгол Улс лигийн тэмцээн үүсч өгсөн цагаас эхлээд лигийн өнгө төрхийг тодорхойлж байсан Монголын одоо шилдэг сагсан мөнгөчдийн нэг. За финалийн үнцэнтэй тоглогчийн шагналыг бол Тагирман Дүшин Баярын нэрмжт болгосон. За ийхүү одоо 90-ад оны Монголын одоо шилдэг сагсан мөнгөчд маань шагналд хамгийн одоо нэр хүндрэхий шагналуудад одоо ийхүү нэрээ мөхөлж байгаа. За мөн шилдэг шин тоглогчийн шагналыг Ганбаатар их баярын нэрмжт болгосон гэдгийг санаж байгаа ах. Мөнх болтын шийдэлтэй амжилттай болсон. Очрот аваад Бацалбоо Чимбатын давтгаа алдсан очрот хойноос орж хоёр дахь боломжоор 2-1 авч байна. За Чимбат бас очрот бас ингэж нэг бөмбөг дуудаж аваад өөр дээрээ нэг өөрөөсөө давтгааны хөлбөр эхлүүлээд тоглохоос илүү ингэж доороос өөртөө боломж үүсгэж оноог бол аваад байгаа нь маш авууштай байгаа. Доош дорыг давталгаа нөчгөө чуу авсан. Бацалбоогийн хоолын зай шийдэл тооцогчтой. За хоёроо гол маш ирж хүчтэй тоглолтыг үзүүлж байна. Маш сонирхолтой тоглолт. За өнөөдөр хандгалтын ордыг зорж ирсэн үзэгчтэй. Харамсааргүй маш гоё тоглолтыг үзэж байна. Нямбайрын ээлж дундын зан давталгаа оновчтой. Бацалбоо дамжуулалт нь гоё ирсэн. Очротын давталгаа амжилттай болсон. За очрот ингээд нэг доор авчаар мөч урттай өндөр биетэй тоглож бас хамгаалах түүнийг хамгаалах үнэхээр хэцүү байх шиг байна. 2 дугаар үеийн сүүлийн 1 минут. Чиглэлээ 58 байгаа. Доош давх дээр дабл ирсэн. Явуулт олчлоо. Сая ирэх үедээ толгуур хөлөө зөөгөөд явуулсан. Давхар хамгаалалт ирээд байгаа учраас дамжуулах тийм ямарч бэлтгэлгүй байлаа да. Доош давх дамжуулах бэлтгэлтэй байх хэрэгтэй байнга шах болгонд нь давхар хамгаалалт ирж байгаа. За дүлгөөнийг оруулж ирсэн. За дүлгөө өнөөдөр төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байна. Дүлгөө дундаас эцэг шийдэлний амжилтгүй ийм шийдэлтүүдээ өгнө. Амжилттай болгоод авах хэрэгтэй. За давталгаан болон үндсэн цаг зөрүү бол 6 секунд байна. Лидерт бол нэг давтлах хугацаа байна гэсэн үг ээ. За төмөнийг шийдүүлэх гэж зайг нөгөөд байна. За сүүлийн давталгааны 2 дугаарны сүүлийн давталгааны анхангаа лидер баг хийх болсон. Ямар давталгааны хөлбөр сонгохыг харцгаая. Чилмэг давталгааг явуулж байна. Чимбатын холын зан шийдэл дончтой. Ийгүү 61-58 харьцаатай анхангаа лидер баг. Хоёрын тоглолтын эхний хагасыг тэргүүллээ. Үндэсний Суперлигийн
Ерөнхий төвчээр ирчүүснээс Sprite brand, шиндэг бай Singur brand хамгийн өргөн 3 жил сүлж байгаа Sky Group-ууд хамтран ажиллаж болох таатай байна. Sky Skytel 3G хэрэглэгчид ямар ч үед дотныхоо хүмүүстэйгээ холбоотой байх боломжтой боллоо. Яаж? Та гар утснаас FreeBasics.com сайт руу орох эсвэл Android үйлдвэрлэлийн систем зориулсан FreeBasics аппликейшнийг татаад Facebook-ийн текст төлбөр, Messenger, цагаагаар, эрүүл мэнд, боловсрол болон бусад мэдээллийн сайтуудад хүн төлбөргүй хязгааргүй хандаарай. Skytel. За урднаас эзэнтэй Аранга лидер болсон. Дархан гардуудын тоглолтын 2 дугаар хагас их үргэлж байна. Эхний тоглоог Аранга лидер явуулнаа. Тоглолтын тооны найзаа 61-58 мөрдөө 3 онооны зүйтэй тоглолт үргэлжлэж байгаа. За үндэсний Суперлигийн ерөнхий жишээ ирчүүчний Sprite brand, шиндэг бай Singur brand болон хамгийн өргөн 3 жил сүлж байгаа Sky Group-ууд хамтран ажиллаж байгаа хэлэхэд таатай байна. За мөн үндэсний Суперлигийн баг тамирчдын хувцсныг ганцаараа захиралтай Soma brand-ийн хамт олон юм сэтгэж мөн хамтран ажиллаж байна. Уганбаяр За 2 дугаар үеийн төгсгөлд Чумбатээс хотын цааш 7 оноч болсон 3 онооны зөрүүтэй анхаага лидер ихний хагасыг тэргүүлсэн байгаа. Мөнх бол Самбраас төлөвлөө авсан мөнгөөсөө Turner Хамгаалагчаас хамгаалагчаас гасан бомбог дархан гадаг твэрээ байгаа. За үзэгчдээ бас ихний хагасын статистикаас танилцуулъя гэж бодож байна. Дархан гадагаас ихний хагас 782 бага тэргүүлж 14 оног авсан 8 давтгооныхон 6 амжилттай болгосон гэсэн тун давгүй үзүүлэлттэй байгаа. Давтгооны бол маш өндөртэй байсан. За Ариун болдын Тэмүүжин 12 оноотой алсын дай шидэл 4 шидэл амжилттай болгосон. За Мөнх бол 9 оноотой 3 алсын дай шидэл амжилттай болгосон. Бага тэргүүлсэн байгаа бол Аранга лидерээс Чимбат Jonathan Bilek 14 оноотой бага тэргүүлж байна. За Бацалбоо мөн 9 оноо авсан. Очрот 8 оноо авсан. Тоглолтоо өргөжлөж байна. за Turner холын зэжлэлтэй оновчтой болгосноор 3 дуурын анхны оног авч тооны орцыг тэнцвүүлсэн. Дөлгөөний арахгүйс давталгаа оновчтой боллоо. Уганбаяр яг жаа шидчихлэгтэй Уганбаяр шидсэн шидэлт нар амжилтгүй. Уганбаяр давтан хэлгээ Бацалбоо Бацалбоо Bilek төрөө гараад ирсэн. За Матабон бомбгаас болох төгсөн Turner бомбыг гаргаж байна. Бомбог Аранга лидер өгт ивэр байгаа. За хөлбөр явах ёстой байсан ч явсангүй. За одоо давталгааны хөлбөрийг додож байна. Давтгаан 5 секунд Jonathan Bilek өөрөө унаад шидсэн шидэлтний амжилтгүй дөлгөө сумуу амжилтгүй очир бот нэмээд тойрож байна. Уганбаяр
За энэ турнирууд яг бөмбөг авч явахгүй яг 2 номерын барыг тоглож ах уу. Саанмаг харагдаад байгаа юм да. Оноо авах чиглэлээ. Турнирын 3 оноо 3 дугаар ихсээс 2 дараас одод шилжүүлдэг. Турнир байндаа туслаа. JB Бацалбоо стадаар гадсан чуу за дөрмөн эсрэг тоглолцоод байгаа да чуу. Бацалбоо шитгэж яарсангүй дэлгөө. Ямжуулт нэрсэн очируудын тоглоом амжилттай. За очируудыг тоглоом дээр хөвлбөр дээр бас маш олон ашиглаад байгаа да очируудч. За 3 дугаар ихснээс хойш лидерүүд тоглолт сэрэгчлээ. Дэлгөө бөмбөслө 2 авсан. Турнир. За энэ тоглоомыг амжтай болох хэрэгтэй Дархан гардын хувьд. Тэгвэл тоглолтын эмнэлэг бүр мөсөө алдах гээд байна. Том тоглоомыг дуусгах ёстой. 4 секунд дундын зэн тоглоом оновчгүй. Бацалбаа авсан. Бацалбаа. За бөмбөгийг дөртөө хатгаарсан. Бөмбөг дөртөөгийн гараас гарсан. Харанга лидер бөмбөг хിവэрэ байгаа. За солилцоо хийж. Нямбаяр харин болтой Тэмүүжин нар авч ирсэн. Дэлгөөний шидэлтэн дээр Нямбаяр хамгаалалт маш сайн болсон. Урд тоглоом турнир гадарсан. Турнирын хүчтэй слэм данк. Чуу турмын эсрэг шахаад явсан эргээд чуугийн давтгаар намжилт болсон ууган баярсан браас. Турнирын саяны хүчтэй слэм данк багийн тоглолтыг сэргээхэд дамжиггүй. Тэмүүжин давтгаа тооцсон. За харахгүй сая самбарт хүрсэн байх. Танаар тооцохгүй байна. Шитгэс өмнө доор нь алдаа гаргасан байна. Зарим бол энэ Тэмүүжин торгуул ойр шидэлтийг үүсгэх хэрэгтэй болсон. За эхний хагас 12 оноо авсан 4 шидэлт амжилттай болгосон 5 шидэж 4-ийг хийсэн. Бас өндөр хөвтэй хаасан зай шидлийг үүсгэсэн. Торгуулийн эхний шидэлт амжилттай болсон 13 дахь оноогоо Тэмүүж авч байна. Хоёр дахь шидэлт мөн амжилттай болсон. Тэмүүжин бас энэ үлрэлийн тоглолтууд 3 дахь тоглолтод оролцож байгаа. Эхний дөрөвт бол нэг тоглолтод оролцож амжаагүйсэн. Нийт бас багтаа маш хэрэгтэй сайн тоглолтуудыг гаргаад байгаа. Лигт өдөрж 2 дахь жилдээ тоглож байгаа тоглогч. Очирват. Очирватын тоглоом дээр харин Тэмүүжин дими алдаа хийгээд Туухан 3 дахь алдаа гаргачлаа. За хажуугийн шугамнаас лидерийнхэн оролцуулсан. Билегэд гол орцоо гарцсан. Ороод амжуултыг гэсэн очирватын тоглоом амжилттай. Нэмээд алдаа авсан. Очирват торгуулийн шидлийг үүсгэхтэй болсон. Очирватын нэмэлт шийдэл амжилттай болсон. За хувийн 13 дахь оноогоо очирват
очроо тавсан. Тэмүүжин Ууганбаяр оролтыг хийн. Ууганбаярын оролт алдаа. Очроотын алдаа. Очротын алдаа 2 удаа. Агийн 2 талдаа. Ууганбаяр бол очроотыг хурдаараа илүүрхэд оролт хийгээд тоглолт шин. Арчил томчтой. Цэлмэг хоолын заш томчтой. Багийн 75 тоноо 75-69. Турнер алдаа авсан боловч бүүн цагт орсонгүй. За маш хүчтэй тесрэлттэй ийм тоглож байгаа турнерын. Шуугаас алдааг салгаж чадсан. Дээрээс нь баг нэмэлттэй ч байх боломжтой байлаа гэвч бүүн цагт орсонгүй. За хоёр шийдэлтийг турнер гүйцэтгэн. Шийдэл оновчгүй. За 6 хононы зөрүү гэдэг бол дахин гардогийн хувьд бол одоо 2хан товтлогоо 2-3 товтлогоор энэ нэг бариад авах боломжтой. За хоёр дахь шийдэлт нь амжилттай болсон. Билэг. Дашо Матабом турмын хэсэг цэлмэг. Дамжуулт нь Билэг дээр ирсэн. Билэг дамжуулт очроотын тоглогоо хаалтанд орж байна. Өөрөө аваад иш явсан. Тоглоо муу амжилтгүй Тэмүүжин дээр Жонтон Билэг алдаа гаргасан. Очроо цугуулаад бат гэлээ Чинбат орж илээ. Захны агаас Чинбат сайн тоглолтыг үзүүлээд 14 оног авч бага тэргүүлсэн. 3-аас 2 шидэж хоёулын амжилттай болгосон. 2 дугаар агасын сүүлийн товтлогоог бас асан за шидлийг амжилттай болгосон. Өөрөө шууд 3-аас шидсэн шидэлтний амжилтгүй Чуу Самбраас. Билэг. Билэгийн дамжуулалт хамгаалагч үрцэн. За нүүрийн шугамнаас Үгүй тоглолтод оролцсон. Заслан тавиад эргээд хоёр заслан дээрээс цэлмэг гарч шийдсэн. Чуа. Аяад дөрөвсдөж. За багийн алдаа 4-өөс шусан. Ойнцгийн Ууганбаяр тургуулын хоёр шийдлийг гүйцэтгэхтэй болж байгаа. Чимбат хоёроо 3 удаа. Чинбатын эндеми алдаа байсан. За сайн тоглолтод хоёр тоглогч хурдан тоглох гарцсан байсан. Тэгээд алдаа зогсоосон. Тэгээ багийн алдаа 4-өөс дээш болсон учраас. За одоо Чинбатын алдаа ашигтай болоод эхэллээ. Нэг шийдэлтэй алдсан. За хоёр тоглогч урагшаа хурдан тоглох гарцсан байсан учраас бараг 100 найдвартай оноо гэж хэлж болохоор байсан. Алдааг аваад багийн алдаа 4-өөс дээш болсон. Ууганбаяр эхний чөлөө шийдэлтэй алдчихлаа. За 2 оноо биш 1 оноо Чинбат алдаа хийснээр эсрэг багтаа өгж байна. Билэг. Захаад чуубан бидуудад байна гэд түрмэн эсрэг шахаа дээш явсан. Тоглохоор амжилттай нэмээд алдаа гисэн. Түрмэн сая хитрхи бие явуулшаа гэд замын хашсангүй. Олмарчууд тоглох амжилттай нэмэж хэлсэн хэрэгтэй болсон. За Чүмний хувьд бол чуугаас нуруугаар арай нам юм байна. За чууг хамгаалахад бас том хэцүү байх шиг байна. Чүмний хувьд. Нэмжлэл амжилттай. За Ууганбаяр суусаад байсан. Ууганбаяр дээр чуугийн хаалт. Чинбат дүлгөө. Чинбат цэлмэг дүлгөө гэсэн.
За минутын амралтын хугацаа дуусч дархан гард оогийнхаа тоглохоо эхлүүлж байна. Төрнөр Уганбаяр заслан тавигдсан. Алдаа гарсан. Чимбати алдаа чөлөө төр шидэлтийг Уганбаяр гүйцэтгэн. Чимбати алдаа 4 удаа. За Уганбаяр торгуулийн шидэлтүүдээ яагаад л алдаад байна да. Уул торгуулийн шидэлтийг бол маш өндөр хөвтэй гүйцэтгэдэг юм тоглогч. Өнөөдөр 50% л гүйцэтгээд байна да. Блэк Чимбат дамжуултыг өгсөн дөлгөөний тоглоо амжилттай. Турнер яг өөрөө тоглооны бүст орж ирж ирсэн бөмбөгийг авч байгаа. Бас яг бүтэн талбайд бол бөмбөгийг авч тоглолтыг өдөртөж явахгүй байна. Агат Ворскут чом агабон. Играда. Агат Ворскут. За хамгаалтын 3 секундыг зөрчсөн нь. Нэг шийдэлтийг Турнер гүйцэтгэн. За хамгаалтын 3 секундын алдаад багийн алдаа болон хувийн алдаанд орохгүй. Амжилттай. Агат Ворскут. Зургаан секунд. Стрэш идсэн бөмбөгээр болчихлоо. Нөгөө тал Jonathan Black өөрөө голоор давтсан тоглохоо харна. Алдчлаа цэлмэг дээр ихтэй бөмбөг ирсэн. Black өөрөө 3 дээр. За шийтгэж яарсангүй. Чо 4 секунд дөлгөөн тоглооны хийх хэрэгтэй. Дөлгөөний тоглоо амжилтгүй болсон. Чимбат нэмсэн мөн амжилтгүй гэхдээ дөлгөө хахад боломжийг үүсгэлээ. Цэлмэг 3 суусуу шидэлтний амжилтгүй Тэмүүжин самбраас авч байна. Орон дотор гарсан 4 хамгаалч хийсэг гарч ирж байна. Уганбаяр шидчихнэ. Уганбаярын 3 оноо. 82-76 6 он зөрүүтэй болж байгааг ойртуулж байна. Дахин гарччууд. Блэк Цэлмэг доош чууд өгсөн дамжуулт ивгүүлжлээ. Бөмбөг Цэлмэгийн муу дамжуулт байлаа. За яг гарлуу нүш хол өгснөөс чуу бөмбөг авч чадсангүй. За дөлгөөний амгаалт бас Уганбаяр дээр маш гоё болоод байна да. Ороод гаргасан төр маань. Тоглоом 6 секунд. Бөмбөгийг дасаж чадлаа. Лидер Блэк Нэмбаярын эсрэг хөвгөл дорсон алдаавчаа. За Нэмбаяр сая харах галтай байсан. Аасан татаад алдаа хийж байна. Блэк дургуул өөр шийдэлтэй болсон. за тоглолтын эхний хагасд 2 баг маш богино солилцоог маш олон удаа хийжсэн бол сүүлийн хагасд бол түүнийгээ зогсоочлоо. За атган дээр дасгалжуулагч бас энэ жил ер нь бол дандаа богино солилцоонуудыг хийж тоглоод байгаа харагдаж байсан. Хувийн хамгаалт авч байгаа учраас тоглогчдод ачаал өгөхгүй ядраахгүй гэсэн зорилготой бас богино солилцоонуудыг маш ихээр хийж тоглож байгаа. За Турнер өөрийнхөө зайг бэлдэж байгаа дор тоглохоо шийдсэн. Эхлээд алдаа авчлаа.
Унцын Супер лигийн тоглолтууд ирэх даваар гэж спортын төв ордонд дэргэжлэн явагдана. Шидэл оновчтой 83-78 5 зөрүү. JB. За Фикнер бол яваа цаашаа чуур өгч боломжтой байсан да. Гүн дүлгөөн зайгцсан. Дүлгөөний довтлогоон дээр Ууганбаяр хаалт хийсэн бөмбөг Аранга лидер баг твэрээ. За сая хоёр чамаалагч гэдэг дүлгөөн бас өөрөө удаж байгаа бас эвгүй байдас товчлоо. За эндээс Цэлмэг хөвөлбөр дээр сулраа гадарсан. Шидэлтэн амжилттай болсон. За яг энэ зэг дээр Цэлмэг хоёр сув шидэлтэй алдаж, хоёр ч дараас нь сув шидэлтэй алдаж байна. Тэмүүж Ууганбаяр харин ямар ч эзэнгүй газарлаа. Хайггүй дамжуулт явууллаа. За талбайд бөрөглийн Бацалбоо. Хоёр ч удаа суус шидэд хийгээгүй. Цэлмэгийг Сэлгэний сандал руу шилжүүлж Бацалбог талбайд оруулж ирлээ. За үз та бүхэнд хэлсэн Үндэсний Супер лигийн 2015-аас 16 оны лигээс ахуулан улирлын үнцэнтэй тоглогчийн шагналыг Сагсун бүгийн олон сүнжин мастер лигийн 7 удаагийн авраг Магнадоржийн Отонбаярын нэрэмжт болгосон. Отонбаярыг бол Монголын Сагсун бүс сонирхчд бол андахгүй. Дүлгөө дундаас эвгүй байдаг шийдэл. Дүлгөөний шийдэл амжилттай багийнхан 85 дахь оног авч байна. Анга лидерийн бүтэнтэл байна. Тоглолтод дагаж эхэлж байна. За турнирыг JB хамгаалж байгаа. За өөр тоглолчоос хамгаалахад хэцүү байна. JB л арай ахад өгөхтэй байна да. Гурван хамгаалагч турнирыг хамгаалж байна. За 3 дуурын төгсгөл дээр мэдээж гол тоглогч амрах хэрэгтэй. Үүний дагуу Чуг амраалаа. Баяр Түмний хувьд бол өнөөдөр төдийлөн тоглолт гарахгүй байна да. Дундын цаа шидлүүдийг маш сайн гүйцэтгээдээс өнөөдөр бас шидлүүд байна да тусч өгөхгүй байна. Чимбат. Очроод за Бацалбоо гүн цаас шидэглийг боломжтой байсан. Блэк амжилттай болгож байна. Турнер шууд оролтыг хийнэ. Турнер дээр алдаа гаргасан. Очроотын алдаа. За буцаад чуу. Талбайд очроо Jonathan Blake сэлгээний сандал руу шилжиж байна. За одоо Аранга лидерт бас нэг легионор тоглогчийн зай байгаа. Нэг холбон тоглогчийг бараг авчих хэрэгтэй баг. Цэвэр холбон тоглогчгүйгээр тоглоод байгаа. Турнирны 2 дахь шийдэлт амжилтгүй. Самбраас Чимбат хатгаад очроод самбраас мөнгө авч байна. Бацалбоо. За чуу турманы зэрэг Бацалбоо. Бацалбоо өөрөө шууд шийдэлт хийсэн шийдэлт амжилтгүй. Ямар ч бэлтгэлгүй шийдэлтийг хийгээд алдчихлаа. Ууганбаярын 2 оноо. 3 дугаар сүүлийн нэг юм үргэлжилж байна. Бацалбоо одоо шууд өгсөн чуу дээр алдаа гарсан. Ууганбаярын алдаа. За турнирын алдаа байсан юм байна. Зарим бол энэ Тэмүүж суугаад түүний оронд олон улсын хэмжээний Батагийн мөнх бол орж иж байна. За хоёр тоглогч хоёулаа эхний хагас бас шидэлтэй байгаа. За хоёрдугаар хагас тоглолтууд нь төдийлөнсөө харагдсангүй. Тэгээд үеийн төгсгөлийг хэлэхээр
мөх болыг бод гаргасан. Чуу торгуулийн ихний шийдэлтэй алдсан. Хоёр дахь шийдэлт нь муу амжилттай болсон. Төрнөр за дархан гард нэг довтлоод архан гар лидер бас нэг довтлох цаг үлдчихэж байгаа юм байна. Хамгаалалт авчтай. Чинбатын довтлогын амжилтгүй Очирбат хоёр тулмжиг үүсгээ довтлсон. Очирбатын довтлогын амжилттай нэмээд алдааг авсан. За Очирбат бас ер нь их довтлогоо бол алдаатай довтлогыг амжилттай болгоод байгаа. Өмнөх тоглолтын дээр хүртэл маш олон довтлогыг алдаатай довтлогоо амжилттай болгож байсан. Хоёр дахь шийдлийн амжилт болсон дөлгөө хатгсан мөн амжилтгүй. За сүүлийн довтлогоо 3 дуурын сүүлийн довтлогоо 2 дуурын сүүлийн довтлогыг анхны лидерыг довтлох боломж олцсон бол 4 дуурын сүүлийн довтлогыг дархан гардад довтлох боломж олдож байна. 7 секунд. За гаргасан Нямбаяр шийдэх хэрэгтэй. Алдаа. Заавчсан алдааг салгаад чөлөөт хоёр шилдэг үүсгэх боломжийг Нямбаяр багтаа үүсгэж чадлаа. 3 дуурын цаг тусгад 0.9 секунд үлдсэн. Залзуу Нямбаяр ямар ч үеийн төгсгөл багт 2 оног авчих боломжтой боллоо. За өнгөрсөн үеэлд бас Синто загслагууд багт багийн ахлагчийн үүргээр тоглож байсан Нямбаяр. Энэ үйлдэл дархан гар тогтдогтэй дугаа өнөхөр зүв багтаа ирсэн гэж хэлж болно. За сүүлийн тоглолтууд бас түүний тоглолтууд хэдийгээр харагдахгүй байгаа. Ер нь бол дархан гартын систем бас маш гоё уусаад бас сайн тоглолтыг үзүүлж байгаа да. Бацалбаа бас шийдсэн шийдэлтний амжилтгүй болсноор хоёр угaalын тоглолтын 3 дугаар үе 89-82 харьцаатай. Аранга лидерийн дамгаалтаар болж өндөрлөлөө. Тон тохгүй тоглолтын шийдвэрлэх 4 дугаар үеэр эргээд ууцгаая үзчихтэй. За уртнаас эзэнтэй Аранга лидер болон дархан гар төгөөдийн тоглолтын шийдвэрлэх 4 дугаар үе эхэлж байна. 89-82 харьцаатай. Аранга лидер тоглолтыг 7 нооны дамгаалтаар тэргүүлж байгаа. Турнирын алсын зай шийдэл амжилттай болсон. Блэк Самбрас. Бацалбоо. За Бацалбоогийн чууруу жигсэн дамжуулаараа өндөр байлаа. Блэк бомбыг хүлээж авч чадсангүй. Турнир. Бацалбоо дүндэр хамгаалт хийж байгаа мөнх бол Турман шахаа явсан чуугийн эсрэг довтлогоо амжилттай. Турманы сайн тоглолтууд өнөөдөр төдийлөн гарч өгөхгүй байна. За 5 оны зөрүүтэй болсон. За дахин гардын хувьд бол хамгийн туршлагатай тоглогч нар 2 легонд хамт илгээсэн байна. Дөлгөөний эзэнгүүд амжуулалт. Турнир. За нуруу намжсан юм маш гоё тесрэлттэй тоглогч бол турнир байгаа. За өнөөдөр үзэгчдийг суудлаас нь өндөрлсөн 2 хүчтэй слэм данкийг хийлээ. За нөгөө талаас хамгаалтан дээр дөөрөөр сайн ажиллаа. Бацалбоогийн бөмбөг хатгаа гаргасан. Гэхдээ бөмбөг Аранга лидер твээр байгаа. Дөлгөөн дээр Роберт Турнер очоод алдаа хийсэн. Чуу JB-нар Билээ. Хамгаалтнаар маш хэцүү байлаас дэше тогтсон довтлогын амжилттай болж байна. За бөмбөгийг бол Нямбаяр Тэмүүжин зэрэг тоглогч нар одоо зоо дагуулж авч орж ирээд байна. Үтсэн яг холбон тоглогчгүй. Ууганбаярын хоолны дундын цааш тоглогчтой. Ууганбаярыг сул орхиж болохгүй. Шидсэн болгоно байна да тусгана. Цэлмэг.
За мөнхөө бол дуун дээр хамгаалтыг хийж байгаа. Цэлмэг голоор заагцсан ороод Чуу дамжуулсан Чуу Матабон. Чуу Матабон багийнхаа оног явууч 2 оног авч байна. Уганбаяр алдагсан. За техникийн минутын амралтыг авах хэрэгтэй болсон. Чуугийн тоглолтын дээр шийд. За сайн шийдийг буцаагаад дэвшлэх хэрэгтэй. Үндэсний Суперлигийн ерөнхий ивент тэтгэгчээр эрч хүчний төсөлд Sprite брэнд, шинэлэг бай Single брэнд болон хамгийн өргөн 3G сүлжээ Skytel Group-д хамтран ажиллаж байгаа. За мөн үндэсний Суперлигийн баг дамжтын үтсэг үндэсний үйлдвэрлэгч ганцаараа захиралтай Soma брэндийн хамт олон үйлдвэрлэж байгааг дуулахад таатай байна. За энэ оронд Бацалбаа урд новтлогоор багта 2 оног авч ирсэн. Нөгөө тал Турнер шууд дэш явсан тоглоом амжилттай. Маш тесрэлттэй юм тоглогч. Дагаад Jonathan Black. JB тавцаа. Чуу. За давтгаан 5 секунд байгаа. Чуу шууд өөрөө дэше давтсан давтгаан амжилтгүй. За Уганбаяр алдж байсан мөн хөдөлгөөн хатгаад багтаа үлдээж чадсан Бацалбоос шууд дэше явчих боломжтой байсан да. За Бацалбаа шийдэх гээл байна да. За гаргасан JB-гийн яг үндсэн шийдэлж болно. Шийдэл оновчгүй. Турнер хурдан давтгаанд Уганбаяр гараад ирцээ. Уганбаярын 2 оноо 92-95. Хөдөлгөөн. За цэлмгээс тоглоо эхэлнэ. Тоглоонд 14 секунд хугацаа хагалтай байгаа. За тоглолт хамгийн өрсөлдөөнтэй хамгийн сонирхолтой хэсэг дээр ирж байна да. 4-р сүүлийн минутууд үргэлжилж байгаа. Хөдөлгөөнд алдаатай. За мөнхөлтийн хувийн 2 дахь алдаа гарсан. Их хотын дөлгөөнд оргуулын 2 шидэлтийг гүйцэтгэн. За нэмэлт шидэлтийг гүйцэтгэсэн нэмэлт шидэлтийн амжилттай болсон. Мөнхөлт шууд залж шийдсэн. Шидэлт нь оновчгүй. За донш тавг маш ухаалаг бөмбөгийг зохиод багтаа үлдээсэн. Мөнхөлт Турнер. За Турнерын дээрс за Уганбаярт өгөөд шахуулаа тоглоо. Уганбаярын дундын цаа шил оновчгүй. За самбууд үзэж байхдаа доош тавг үсрээд алдаа цовгийн 4 дахь алдаа гарч байна. За мөнхөө суугаа талбайд Ариун болтын Тэмүүжи орж ирсэн. Дэлгөөн онцлогтой нэрээс сулраа дундын шийдэл гүйцэтгсэн шийдэлтний амжилтгүй. Самбраас очроо дахиад 2 дахь боломжийг гүйцэтгсэн. Шууд нэгээр явсан. За Чумда бом шууд дэш явж боломжтой байсан да. Гэхдээ ямар ч тааш алдааг авч чадсан. Дөрөв давгийн ингээд хувийн 5 дахь алдаа гарч байна. Харгуулын 2 шийдэлтийг Чумда бом гүйцэтгэнэ. За энэ тоглолтын дараа их хөргөө 10-д болон Синтоза Эрэвсүүд багуудын тоглолттой 2-ын тоглолтын дөрслөөр Бэм гарагийн тоглолтууд дуусна. За их даваагаар Суперлигийн тоглолтууд спортын төв ордонд үргэлжлээ явагдах байртай байгаа. Шууд шийдэлтэй 2 дахь шийдэлтэй алдсан. Турнер
товтлохалтай байсан. Роберт Турнер Жуниор торгуулийн 20 шидэлтийг гүйцэтгэнэ. Маш хэрэгтэй шидэлтүүд 99-93 6 оны зөрүүтэй. За 6 оноо бол төвчих онцын давуу тал биш ээ. 4-р цаг дуусахад 7 минут хүлээж байгаа. Очроод дэлгөөн гэсэн дэлгөөн доош давгал дээр нь гоё ажлаа шийдсэндээ дэлгөөний шийдэл амжилтгүй. Бацолбоо. За дурдлагын алдаа 6 болоод энэ удаагийн тоглолт хийж чөлөөлөгдөж байна. За дурдлагын оронд талбайд Баатар руу орж ирж байна. За Чумада бом торгуулийн эхний шидэлтэн амжилтгүй болсон. Хоёр дахь шидэлтэн амжилттай болсон. Багийнхан 100 дахь оног авсан 6 онооны зөрүү. 194. Турнер дээр дахиад Бацолбоо алтай хийж байна. Багийнх нь 3 дахь алтай юм байна. Тэмүүжин Уганбаяр өөртөө зайгаргаа шидэлт хийсэн шидэлтэн Тоолж болон бөмбөг өөр түрээгүй. Тэмүүжигийн бөмбөг самрын ардуур явсан ч гэсэн шийдний хөндлөвчд хүрээгүй бол тоглолтыг үргэлжлүүлэх боломжтой. Сая 100 чуугийн буруу. За Тэмүүжин нэмэлт шидэлтэн амжилттай болсноор нэг довтлогоор багтаа 3 оног авчирж байна. За ердөө 3 онооны зүйтэй тогт тусан 197. Дэлгөөн Баатар сүрэнгийн эсрэг шахаад орсон. За довтлогоо хийхээс өмнө алдаа. Сайн довтлогоо бол тооцохгүй. За багийн алдаа 4-өөс дээш өссөн байна. Торгуулийн 2 шидэлтийн хүүхдийн дэлгөөн гүйцэтгэн. Дэлгөөн торгуулийн эхний шидэлт амжилттай болсон. Хоёр шидэлт муу амжилттай. Зоош тойлоо нөштэй болсон 197. Омай хөнгөн хуураа шидсэн оночгүй самбарт гарч зүтгсэн хэвээр бөмбөг лидерт үлдсэн. Бацолбоо одоо шидэлт амжилтгүй болсон. Jonathan Black самбарт цуж байхдаа Баатар сүрэнг дүлхээд бөмбөгийг авсан алдаа болж байна. Багийн алдаа 4-өөс дээш болсон байгаа. Баатар сүрэн торгуулийн 2 шидэлтийг гүйцэтгэнэ. За Блекийн хувийн 4 дахь алдаа бас
гарч байна. Баатар гихний шилт оновчтой. 102-98 4 оноо. За хоёр дахь шийдэлт бас хоёр шийдэлт нь хоёул амжилттай болсон. Дэлгөө Баатар сүрэн дээр шигсэн Баатар сүрэнгийн хамгаалалт бас гоё болж байна. Ууганбаяр бөмбөгийг хатгсан. Гэтэ бөмбөг лидерүүд үлдсэн. Очир оттой төөрөөр ирээд хаалт хийж байна. Октон 24 секундын хугацаа дууссан. Турнер маш овжингоор хаалтыг оновчтой тавьж чадлаа. 102-99. Турнер Бацалбог эсрэг Ууганбаяр дээр бөмбөгж байна. За Ууганбаярын оноо автууд хэрэгтэй дээ. Алдааг салгаж чадсан. Бацалбогийн алдаа. За ингээ Бацалбогийн хувийн 3 дахь алдаа гарч байна. Олон улсын хэмжээний мастер оюун цэцгийн Ууганбаяр 2 шийдэлтийг үүсгэхдээ болсон. 2 шийдэл хоёулаа орвол ердөө 1 онооны зөрүүтэй тогтолцоолно. За Ууганбаяр өнөөдөр 1 шийдэлтэй л алдаад байна да. 50% та шийдээд байна. Дөрвөн ч удаа чөлөө шийдэлтийнх эхнийх нь алдаж байна. 102 Өмнө хөлөөрөө саатвал зогсоосон тоглоо 14 секундээс эхэлнэ. Хөлбөр явсан. Дэлгөө дөрүүлдэд нэг эвгүй байдлаар тогтсон. Гэхдээ алдааг авч чадлаа. Баатар сүрэнгийн алдаа байсан юм байна. Таргуулийн 2 шийдэлтийг Дэлгөө гүйцэтгэхтэй боллоо. Эхний шийдэлтэй Дэлгөө алдсан. За тун давгүй таргуулийн шийдлүүдийг гүйцэтгээд байсан юм. Яг хэрэгтэй үед шийдлүүдээ алдчих боломгүй юм да. Ийм шийдлүүдийг бол хийгээд байх хэрэгтэй. Хоёр дахь шийдэлт нь амжилттай. Хоёрын 103 тоног авч байна. За дархан гард онооны зүрэг ойртуулаад байгаа ч гэсэн ер нь давмгаалыг авч чадахгүй байна. Турнер хоошо татаа шийдсэн шийдэлт нь амжилтгүй. Бацалбоо эвгүй байдлаар давтсан тоглоом амжилтгүй. Бөмбөг дархан гард бол шийдэж байна. За хоёулаа яг үдсэн холон тоглогчгүй тоглоод байгаа. Турнер бол ер нь оноо авах чиглэлийн баг 2 номер шахах тоглогч. За бөмбөг алдсан. За тун хэрэгтэй үед байсан юм да. Сайн тоглохоор оновчтой болгосон бол дахин гардад бүр илүү давуу тал үүсэх байлаа. 3 зөрүүтэй анхаа лидер тоглолтыг хошуурлсан хэвээр. JB хамгаалалт гоё болсон. Турнер ахаа урд навтгонд гараад ирсэн. Турнерийн тоглоом амжилттай. За нэг оноо зөрүүтэй лидерийг авсан.
тоглолтод оролцож байна. Чумадабом доор дүлгөөн байрлаад дүлгөөн дээр Баатар сүрэ ахаад алд ажиллаа. За Баатар сүр 4-4 сүүлийн 1 6 7 минут гаж 3 шалдаа ийдсэн багийнх нь алдаа 4-өөс дээш болж байна. За дүлгөөн онцлог төр шилдэг гүйцэтгэв нь. Дүлгөөн ийм шийдэлтүүдэд алдах хэрэггүй шийдэлтүүд шүү дээ. Эхний шийдэлт нь амжилтгүй болсон. Хоёр дахь шийдэлт нь дүлгөөн хоёр дахь чөлөө шийдэлтийг эхнийх нь алдах хоёр дахь хийгээд яваад байна да. 104 102 Турнер ямар тоглоход босох дарцгаа өөрөө буцаага дамжуулт өгсөн Тэмүүжин хоёроо 104 тооны ясаг хэзүүллээ. За гэхдээ 3 минут 14 секундын хугацаанд дутуу байгаа тоглолт шийдэгдэх бол болоогүй. Аль багууд боломж 100% байсан хിവэрэ байгаа. Дүлгөөн дээр Баатар сүрэн ахаад алдсан Баатар сүрэнгийн хувийн 4 дахь алдаа дүлгөөн ахаад торгуулийн хоёр шийдэлтийг гүйцэтгэхдээ болж байна. За сүүлийн хэдийн тоглоом дээр Баатар сүрэн дүлгөөн дээр 4 дараас алдаа хийчлээ. Дүлгөөний торгуулийн эхний шийдэлт амжилттай болсон. За дожтой уг бас алдаа 6 бол асууцсан. Одоо Баатар сүрэнгийн алдаа ингээд 6 очиж хин дүүний оронд гарч ирэх юм бол доо. Мөнх болдыг бас гаргаж болох юм. Хоёр дахь шийдэлт мөн амжилттай болсон. Дүлгөөн дээр ахаад алдагсан. Дамжуулж байгаа үед нь гарлуун зөвхөд алдаа хийсэн. Дими алдаад байлаа да Баатар сүрэнгийн. За Нямбаяр түүний оронд гарч ирэх юм байна. Солилцоо Нямбаяр орж ирэх бэлэн болсон. За 2-2 тоглолт. Тооны харьцаа 107 104. За 3 хоног зөрүүтэй 2 минут 51 секундэд бол энэ оног нөхөх боломж бүрэн дүрэн бий. Аль ч багт одоо тоглолтын хувь заа яг нэг шийтсэн гэж хэлж. За биш ээ. Уганбаяр гаргасан. Тэмүүжингийн хаалын заа шийдэл оновчгүй. Дүлгөөний өвгөөс өмбө гарсан. Минутын амралтыг дахин ардагаас суулж хотгон дээр авч байна. Оролцуулж байна. Нямбаяр. Уганбаярын хоолын заа шийдэл амжилттай тооны харьцааг тэнцвэрсэн минутын амралтын үр дүн гарлаа. 107 Дахинчууд эзэнтэй дахин гардаг тооны харьцааг тэнцвүүлж чадлаа. Чумадабом JB эвгүй байлаас тоглолцлоо. Тоглоом амжилттай болсон. Очир бод ойлгомжийг үүсгэсэн. Очируудын тоглоом амжилттай. Турнер. Бомбог таслагдсан JB. JB Турнер сая бүр өөр дээр удаачлаа.
Билег ороод эвгүй байдлаас довтолсон довтгоо амжилтгүй. Самбраас мөгийг Турнер төмөнөр урдаа тал гарсан. За турнер дээр ч Мадабо маалтай зогсолоо. Таргуулын хойш шийдлийг нь одоо тань турнерийн ихтэй болсон. Таргуулын эхний шийдэлт нь амжилттай болсон. Багийнхаа 108 дахь оноог турнер авч байна. Хоёр дахь шийдэлт нь амжилттай болох юм бол мөн дахиад нэг удаа тоглолтын тооны найзаа тэнцэхтэй байгаа. За тоглолтын тооны найзаа тэнцэж байна. За тоглолтын 4-р шийдвэрлэх 1 минут 30 секунд. За хоёрыг одоо өөртөө байгаа бүх нөөц болцоо ирч хүчээр дайжлах ёстой. Тэгжиж багтаа ялтыг авчирнаа. Дэлгөөний дундын цааш оновчгүй турнер худан давтаад гарсан. Айтлын 3G хэрэглэгчид ямар ч үед дотныхоо хүмүүстэйгээ холбоотой байх боломжтой боллоо. Яаж? Та гар утснаас FreeBasics.com сайт руу орох эсвэл Android үйлдвэрлэлийн систем зориулсан FreeBasics аппликейшнийг татаад Facebook-ийн текст үйлбэр, Messenger, цагаагаар, эрүүл мэнд, боловсрол болон бусад мэдээллийн сайтуудад хүн төлбөргүй хязгааргүй хандаарай. SkyTel. За минутын амралтын хугацаа дууссан. Хоёр багийн дасгалжуулагчид одоо 1 минутын амралтын авах хугацаа ирэх байгаа. Тоглолтын сүүлийн 1 минут талбайд үргэлжлэж эхэлсэн. Дархангаа лидерийн тоглолтын тооны харьцааг тэргүүлэх үү, хэцүүлж чадах уугүй юу гэдгийг хамтдаа сонирхцгоё. Бөмбөг даслагдсан. Дархан ардын хамгаалалт оновчтой амжилттай боллоо. Уганбаяр. Энэ тоглоог амжилттай болох юм бол Дархан ардад бүр их боломж үүснэ. Гурван секунд. За Бацалбогийн гараас гарсан. 3 секундын хугацаа давталгаанд байгаа. За эндээс бол бэлцэн хөлбөр мэдээж бол тэдэнд байгаа. Уганбаяр хэцүү байдлаас аваад шийдсэн шийдэлт нь амжилтгүй хамгаалалт маш сайн боллоо. За 2 онооны зүрхтэй тоглолт хэвээрээ 25 секундын хугацаанд дутуу байгаа. За маш игцэгтэй 25 секунд хүлээж байна. Jonathan Blake. За оноо тэнцвэрлэх 2 дахь болж анхаарал лидерийн хувьд 4 оноо даваа байдал үүсэх боломж байсан болж анхаарал түүнийг ашиглаж чадсан. Гэхдээ тэд 2 оноо даваа хэвээр байгаа. Jonathan Blake-ийн тоглоо оновчгүй. Таваарны 7 секунд. JB-гийн шилт оновч болсноор Тимон самраас өнгөш улмаар түүн дээр алдаа гаргасан. За туршлагатай баг бол ийм байдаг. За онооны зүрх бага хэмжээнд барьж өрж явж байгаа. Тоглолтын төгсгөлд бол оноо тэнцвэрлэл улмаар дээр нь гарчлаа. За Ураа оноо. Отгоо 5 секунд бий.
За энэ шийдэлтэй алдах юм бол дахиад Арангалид эдэд нэг боломж гарч иж байна гэж хэлж болно. Чухал шийдэл төрмөн шийдэлт нь амжилттай. За 5 секундын хугацаа. Минутын амралтыг нь удаад Арангал лидер үгэн зүгээс захиалж байна. Тэд хурдан 2 нь аваад бас алдаа энэс хөвөлбөр тэдэнд байгаа хаа. 5.7 секунд. Анхаа лидерийн бэлдсэн хөлбөрийг сонирхцгоё. За Боцолбогийн шийдэлтэй амжилттай болсон 2 огийн тоглолтын 113 харьцаатай дахин гард өдөртөө ээлж төжлөө байгууллаа. Тэгээд Нарангал лидер өнөөдөр өчигдөөс хойш дараалсан ялагдсан хүлээгээд байна. За энэ тоглолтын дараа ихэрхүү 10-ууд болон Синтоза 9-үүд өгөөдийн тоглолттой. Үндсэн Суперлиг ерөнхий ивент чирчвчний төсөл Спрайтерын Чинлэг ба Сингур баримт хамгийн өргөн 3 жил сүүлж Skytel группууд хамтран ажилладаг дуулахад таатай байна. Зөвштэй.